Сайн байцгаана уу? 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. За сайн уу? 2 дахь дугаар. Нэг. Yeah, come on. Нааш. Амар тийм хуучны хэлдэг. Үгүй. Нааш. Үгүй тоор энийг мэддгүү. Намайг их сансан бах та. Нөө царайлаг залуу нь хайчваа гэл. Бас л яарсан. Уушээ. Яана. Уушээ. Ячаад ямар ихтэй вэ? Кагийн юу гэнэ. Аквитэ залуучууд ингэснэ болоход идэв шүү дээ. Ячаад ямар ихтэй вэ? Тэттод гэхдээ юм шиг нэг бас хийдэг юм байна. Үлдээч. Ямар амар. Үе. Стогой мэдээ залуу. За болооч. Йоо, энэ бичлэг ямар хогийн бичлэг вэ гэдэг. Тэгсэн чинь Тэ юу ч хэлэхгүй дээ. Анги гэдэг юм да. Ямар ч юм ээ. за чамд ямар санагдчих. Аа. Сүүнээр нь үдцсэн гэж бод. Ийм бичлэг үзээ гэж юм чи. Би үтсэн чи. Амар олон хүүхэдтэй. Тэгээд хүүхдээ түрээд ингэ явж исэн чинь нөхөр нь хажууд нь явж байгаа нээсээ хажууд нь явж байгаа залуу эмэгтэй рүү ингэ хараад A few moments later. нөхөр нь хараагүй явж хаад эхнэр нь амар олон хүүхдээ түрээ явж явах та. Өөрөөсөө нөгөө ингээд амар олон хүүхдээ болоод өөрөө ингээд яцсан өөрөөсөө хичээл нөгөө айлын тэр залуухан ганц бий байгаа ганцаа хүүхдгүй байгаа тэр эмэгтэй рүү ингээд атархаж харж байгаа тийм зураг заяа. Тэр зургийн орчин үеийн хөлбөр нь ямар болсон гэж. Өөр юм чамд бол таалагдж байна уу? Ямар За юун таалагдсан тийм бэ? яах чи ийм ийсэн. За би яаж мэдгийг ийсүнээс насаагаад юм чи. Адтар нэрээ нэг юм залуу ирээд. Чи ангиу гэд тэр би бүр гайхаад юу гэсэн чи. Чи ангил вэ штэ гэд. Тэр л муутай юм шиг. Hello darkness my old friend. Эмэгтэй нь урагш шаарч явж байгаа. Эрэгтэй нь болохоор хажууд шиг ингээд харсан байгаа. Юу руу харж байгаас хоёр талын хоёр гей залуу зогсож байгаа. Мэдгүй тэгээ гайхаад ийм бичлэг үзэл тэгэл өчтнөө мингаараа хүмүүс үзсэн. Ямар хүмүүс нь гэж үзээ. Тэнд яг тэгэхээр яг бас хүмүүс нь худлаа уурн дээрс таахан уурл яг уурлж чаддгүй юм бэл. Чи тэгтээ ер нь бичлэг үзэхдээ зүгээр л шууд бичлэгийн тайл үздэг үү эсвэл хандлтыг харж үздэг. Тэгэхээр нэг одоо цаг үе өөрчлөгдөд хүмүүсийн сэтгэлгээ, сонирхол бүх юм ингээ өөр болсноос тэр зургийг илэрхийлж байгаа те. Энэ бичлэг их ойрхон санагдлаа. Юмыг яаж мэдхөөгээд бас те. Байх ч юм бэлээ. Нэг эмэгтэй дөр очсон танилцыг дэтээд адилхан юм болсон даа хөр. Эрэгтэй хүн дэж ирдэг юм бэл бас. Бичлэг надад хэрэгтэй байх юм бол үзэн шүү дээ. Хүмүүс ийм хэрэггүй юм үзэхгүй шүү дээ. Хоо чи эмэгтэйчүүд од байлаа, одоо ирчүүд од болчээ. Айгуур тийм нэртэй бичлэг юм шүү. Би тэгтээ ингэдэг шүү дээ. Одоо ямар ч хамаагүй бичлэг байсан заяа. За эхлээ ингээ үзэж гин. Тэгэнгүүт хүмүүсийн хандлтыг харна. Тэгжээд Тэгтээ гой залуучууд аюу гомо өгд юм л ч тийм. хараад таалагдсан болоод тий яах вэ? Би тэгтээ нэрээ яг үнийг хэлгээд төвшөө гихтээ үн сонирхдаг болчихоо гэж амар айдсан шүү. Nani? Нэг удаа тэг зүудэлж байсан байхгүй юу? Мэдгүй тийм судалгаа их цав байхгүй. Би гинт тэгвэл яах вэ? Хараа би гомо юм байна. Гэтэ чи энийг одоо яг хандлтыг харсан уу? Тэр залууг харж үзсэн үү? Гэтэ сая тийм юу байсан ш нь нөхрийгөө мэдсэн гээд. Намайг элдвэр зүудэлт юм уу? Тэгтээ. Төвшөө бүр амар юу? Хөөе тэгэл үздэснараа тийнийг. Тэгээд амар хэцүү. Тэгтээ хин хэцүү байсан. Эмэгтэй нүү? Эмэгтэйд нь хэцүү байж тэр эрэгтэйд нь ямар юм хэцүү. Баавартай байх. Энэ угаасаа надад амар үгцэг гэдэг тэгээд юм шүү. Амар хайрт. Тэр одоо тэр нөхрийнх нь гэр бүлдээ тэр захирлынх нь гэр бүл ингээ хоол идчихэж агаад тэгээ ингээ тэр хоёр тамхилаатай гэж гараад тэгсэн чинь хойноос нь хальт гарсан чинь тэр хоёр нь үсэлцэн согсчихсан. Би тэгвэл яах вэ? Найзтай болсон чинь гарсан чинь нэг залуутай. Яах Цэцгээ инлээ. вэ? Заяа нэмэтэл чатлаад байгаа. Йоо. Хин яг ингэдэг ш. Гой залууш. Би нэг бичлэг үзчихсэн цагтаад байх юм. Миний сахалдаг ингээ уушдвал
Яа. Сүмсэн цаасан. Би ч бүком юм шиг. Би энэ залууг амар мэдэрч. Баярлалаа даа. Чээр үзсэн юм шүү дээ. Зүгтээгүй. Энэ эмэгтэй чинь юу лээ? Өвчтөй байгаа. Тийм тий. Энэ дөлгөн төвшөөр нь хормож яг нэг үлсэж төвшөө. Тэг хорм ихээр би бас хормон дээр яг ингэж дөлгөнөг гараад чи яа харахгүй тэр өвчтөй байна уу, өвчнгөө байна уу ер нь тэгэл яг ихнэр нь ингээл хормын палаштаа яг ингээл хүлээж байгаа тийм ер нь нөхрөө зориул ээж автаа гараад өөр ирэхгүй сэтгэл хөдлөлт. Өвчтөй хийгээд ирүүлсэн. Илбэг хангалуун хийгээд ачигдaltaй. Энийг бол амар мэдэрсэн. Юу амар сугдчихсан. Хоёр талаас нь баримжилж байгаа. Бол энэ хүүхэн өөрөө нөгөө өвчтөй хүүхэн. Чи одоо юу Хүнд ороод тэгээ хормон дээр одоо алхаад очиж байгаа. Тэгээ тэрийг анх удаага гаргаж байгаа найзаа. Тийм ямар өрөвдмөр юм бэ? Би чи одоо тэгээ саний бичлэг. мэдхгүй харин би бол ингэ мэдхгүй нь хамаагүй шүү дээ. Тэгвэл сайн л залуу шүү дээ. Хамтаа эцдэгж байгаа даун туулаа тэгээ дараа нь хамт гэрлээд хэрвээ эрэгтэй нь гарч ирдэг эмэгтэй нь хүлээдэг байсан бол чи бол уйлдсан л бас байна тий. Эрэгтэй нь гарч ирдэг эмэгтэй нь хүлээд үзсэн бол гэж байна. Би бүр татаж унж байгаа даа тийм ч. Татаж унж. Савж ундлаа сахарлаа тэгээд. Гэл. Би ойлгох уу би ч ойлом хааш кино үзэл уйлчихдээ штэ. Манай эхнэр бол тоохгүй штэ. Яах ч зэрч хийхгүй. Гэл. Ингээл би ч хажууд нь зүгээр хасгараад уйл. жин жоохон нэг тийм бүлдөө талтай юм шүү. Тэг ямар ч даашинцтэй ингээд сугдуулсан ингээд гарч ирэх юм уу? даашин зүг. Би тийм ч костюм төлөөж явах юм уу? Үгүй хувцсандаа биш гэх юм харин гоё чамаа гоё хөгжөөж өгч штэ. Хөл муутай ингэж босох гээд ижиж болно. Эсвэл аригчин байныг харж болж байна. Энэ зургийг мэдх юм байна. Бараг 10 жилийн өмнөх ч үлээ. Би энэ зургийг өмнө зөндөө үзчихсэн. Нэг хэсэг үеийн манай Монголын нийгэм ингээ харагдаж байгаа байхгүй. Хүүхдийг амар таадаггүй байсан шүү. Одоо харсан руу бүр ядж ил 108 гэдэг өцтэй болсон байна. Гоё өөр талаас нь харъя. Өнгөрсөн үеэ тэ өнгөрсөн үеэ ирээдүйн маань аварч байна гэдэг ч юм уу те гоё нэр өгөөд. Тухайн үедээ ингээл айгу паа хүлээж авч байгаа гэх те. Одоо энэ ингээд өмнө үзчихсэн ингээд ингээ орхих биш. Энэ байдал хамгийн гол нь байсаар л байгаад л жоохон харамсалтай байна. Энийг задлах юм бол маш олноор задлж болно. Социалист нийгмээс нэг гараад тийм нэг 90 оны хүмүүс амар уудаг байсан шүү дээ. Бидний баг ах чинь гэртээ бөөнөр ууцгаах л. Тийм л үе байсан шүү дээ. Одоо бид ах харагталтай. Ах харагталтай. Босоочтой яваачтай ингээл хамт явж байгаа л газар унаал тэгэл хүүхэд нь босох бол хичээж байгаа юм шиг л. Нэг амар ууд хүмүүс байд юм аа. Гэхдээ зүгээр л хэтрүүлж юу ч байсан хэтрүүлэх л хэрэггүй. Яг тунгийн тааруулах хэрэгтэй юмч байсан, аригч байсан. Ингээд хүүхд ээж аваасаа хичээд те. Ээж аваагаа болооч ээж болчихвол та ааваа гэл ингэж төсөөлөхөр амар байгаа. Энэ ирээдүйн өнгөрсөн үеэ ирээдүйн ингээд те босож бас ингээд аварж штэ. Яг ирээд онд бол яг иймэрхүү үйл явдал бол амар их байсан байхгүй. Гэхдээ тэр хүүхдүүд юу хүсэж ийсэн гэхээр те сохтуу ээж аваагаа өө эмээ гэж юм гэж орхихыг хүсээгүй. Гэр бүлээстэй амар 2000 онд бол энэ зураг бол нэг амар тийм хүнд одоо юу гэдэг хүмүүс нэг хараад нэг цочирдохгүй яг бараг л ингээл годомж 2000 он гэдэг нь үгүй. Тийм 2000 одоо тийм үед бол тийх байх. Одоо бол хүмүүс ингээ амар юу агаад байгаа байхгүй. Хүн дээр тусгаж аваад. Одоо тэгэхээр цаг үе өөрчлөгдөж байна, сайхан руу шинжлэгдэж байна. Хүмүүс бас те юмаа мэддэг болж байна л гэсэн үг байх гэж байна. Хүний амьдрал юу ч тохиолдож болно те. Ингээл хааштай татны хүнээ алдсан ч болно. Гэхдээ бидэрт хүүхдээ авах учраас дандаа хариуцлага авах юмсрлаж. Яаж л арх уухта хүүхд маань байгаа шүү дээ гэж ингээд тасарч унахгүй л ах хэрэгтэй те. Зураг хүн. Хэцүүш арх хэцүүш юу юм. Тэгэл ялангуяа хүүхдтэйгээ байж тэгээ уух ч бас л. Хүүхдэд агуулж явах ч бас л. Нэгдүгээрт хүүхд ч юм байна. Та хоёр хэрэлдэж яхад хүүхэд тэнцээ уйлах. Хүүхэд тэнцээ үлсэж ивэл үгүй зүгээр хүүхэдтэй анхаарлаа тавиа гэдэг энэ үгийг амар их ингэж.
хүүхд унтаад яг энэ мөчийг яг хүүхд хүмүүс хэмээн. Сэрэхгүй тавих мөч. Аав нь өөрхий босгож зовноо. Энэ өвс анхнаас өөр буруу байхгүй. Энэ техник айгу муу байна. Цуг хөвтдөг байхгүй ингээд давхар хөвтлээ. Энд ч яг ээж нар яг ингэдэг байхгүй. Тэр энэ буруу тавьчихлаа. Хөвүүлж байгаа Энэ аав байлгүй. Сэрлээ. Хөвт хүлээ хэрэгтэй. Аав нар бас ийм тохиолдол шүү. Да. Тэг. Хүлээ хэрэг. Өөрөө аав нь ямар хэтрүүлтэй аав бэ? Аав жоох мэдрэмжтэй юм те. Аав мэдрэмжтэй байх юм бол бүр ингээд нам унтсан мэдэрдэг байхгүй. Би бол ингээд тод содыг бол ингээд нам унтцсан байгаа юм мэдэрчээ. Да, цуг ингээ хөвтдөг байхгүй юу? Хамт хөвтээд. Ингээ жоох хүлээн 5 минут тавьдаг байхгүй. Гэхдээ энэ хоёр ч бас гэд сэрж бүр. Тэгээ ингээ эхнийхэн гарыг аавна. Тэгээ дараа нь дахиад нөгөө гараа аавна. Одоо тэгээд Яг хөвүүлж байгаа л унтцсан юм санагдал. Хүн бол хөндлөлт тохиолдох, хүүхдтэй хүн бол хөндлөлт тохиолдохсан юм. тэгэл ааж явна штэ. Саяхан бол яарад. За нэг бас юм амжилт идэ гэл мем аваад яг босгож байхад бодгаал мем өгөл. Энэ бол яг те. Тэгэл яг энэ унтуулах гайгүй ингээ цуг унтчаад хүүхд төрүүлээс ирэх хэцүү шүү. Йоо. Унтяа гэр унтахгүй. Бос. Жохо хөвтэйхэр бос. Босъё л доо. Босъё. Нэстэг хэцүү. Би тэ нөө энэ хөл мөлн дээр ингээ хүнжил тавиад хөдөлгөөнгөө ингээд жоо хүн байгаа юм шиг мэдрэгдүүлэхэд дээрмэр ойртүүс тавиад яг ингээ хажууд нь хүн байгаа юм шиг болгоод тэгэл босон чиг л хүүхдээ сэрчдэг ш. Мэдхгүй юм шиг өндөр яг юу гэж бодож байгаа ч асуугаар чи яг л ингэдэг дээ л гэсэн бодол төрөд ш. Одоо шиг тийм л. Ямар ч нэг хүүхэд ингээд нэг том шиг ингээд нэг сэрчээ нэг жоохон хөвтөн гэж боддог. Яа хөвтгөн бол. Нэг шууд бослоо. Босъё. Тэгдэг юм аа би ч бас мэднэ. Тэр сайддаг. Сэрлээ шууд нэг юм байгаа. Цэрэг бослолтоор бас сав гэж босоод гэж шууд. Ажид жоох хөвтөлтэй аавих уу. Босъё. Босъё. Хизээ хамгийн сүүлд үнсэлсэн бэ. Нэг жоо. Тийм боллоо мартсан дээ. Лэрсэн. 6 сарын өмнө. Тийм үү? Үгүй тийм гэж хамгийн сүүлд ер нь их үнсэлцэхгүй байгаад байгаа. Ерөөсөө үнсэлцэхгүй байгаа. Яагаад гэвэл учир нь гэвэл тэгэхгүй урд өтөр авч өтөр. Би нойр жоох эвгүүрхэд хамар мамар нусгоож Тэгээс эвгүй агаад тах шүү. корона гэдэг нэг жоохон юу байхгүй байгаа. Үнсэлцэхгүй байгаа ч гэж. Дөлгөөнөөгийн аман дээр хомхоод олоцсон байна. Яг штэ шүү. Төвшөөгийн амнаас өмхий өнөртэй байгаа. Шалтгаан төвшөөгийн шүдэн чулуужаад. Ер нь жоох эвгүй энэ томоо чөөж магадгүй юу корона чөөж тогс сүүлийн тэр жоохон тийм миний ходоод өвдөд. Үгүй чи сая чулуугаа түлхсэн штэ. Тэгээ одоо гайг болчихоо. Тий. Үнсэлснэ. Үнсэлцээ гэж бүр бодохчихгүй. Тийм үү. Тэгээ одоо үнсэлцэх тэр одоо зүйлийг юугаар нөхөх вэ? Юу хийх юм бэ? Гараал үнсэж. Яа тэгэж нүт ингээ Европ шиг бол манайх нэг амар тэгээд зүггүй барьцлж яваад үнсэлцэлтэй шүү дээ. Гэхдээ мэдээж үнсэлцэлгүй байх үү. Тэг хүн л болсон. Тэг ингээ утгаараа үнсэлцэхээ болоод тэг ингээ гудамжинд өөр залуучууд үнсэлж байгааг харангуут. юм жоох үнсэлцэхгүй байгаад байгаа. Амны ариун цэвэр жоох эвгүй байгаа. Вирус үнсэж гэж бодох байгаа. Тэр чинь муу машины зогно. Өөр ингээ дотор ингэж яаж гаднаа зүгээр. Муутай биш вэ? Тэр чинь ингээ нүүн актаараа авахлахаар угаас тэр юу ингээ жоохон хэцэгтэй л жоох үнэртэй байд юм бэл. Баян цэвэрлээл ингээ л авахгүй бол. Тэгэхээр жоохон тийм ба. Яг муухай эвгүй үе таарчих таарч та. Мэдээд идэм юм яагаад идэв. Хараа. Тэндэг хүмүүс үнсэлцээд ах юм гэдэг. Дотор болгоо ийм болдог байгаа. Яг нэг юм гэлгэснэ. Зэлгчлээ. Агтараа хуулаад удааг байгаа гэж. Заавал тэрийн тохиолдолдод ингэж асуух хэрэг байсан ч юм уу. Бүр удаа таус. Үзэж байгаа хосуудах юм бол хизээ хамгийн сүлд үнсэлцэнэ гоё яриараа. Тэ ер нь бол нөө орж төр үнсэлцээ. За. Энэ доор хаягаар миний Instagram хаяг байгаа бас дансны доор байгаа та нар доноош нээж болно шүү. Шууд данслаа мөнгө сав. Дараа уулзлаа. Баяртай.